Ховд аймгаас түрэн гарч байгаа улсын аварга малчдын нэг нь Алтай сумын Алтан гац-цуугийн малчин Балдан цагаан гिचг нар юм а. 1998 онд аав ээжээс өмч болгон таслан өгчүүлсэн 300 гаруй толгой малтаа өргөх тусгаарлаж байсан. Тэр цагаас хойш тасралтгүй 24 жил Эрдэнэт мал сүргээ 5 төрөлд ирнэ үсгэж байна. Жилийн эцсийн мал тооллогоор эднийг 2200 гаруй толгой мал тоолуулсны дийлэнх нь хонин сүрэг байна. Үүнээс энэ хавар 700-аад их мал бүллэх юм. Жилийн дөрвөн улирлын халан хүйтнийг ажралгүй байгаль цагуурын хүндбэрхийг даван тулж мал сүргээ үсгэнэ гэдэг малчдын хувьд амаргүй даваа. Иймдээ ч байгалийн шалгуур бүхнийг давж мал сүргээ тарга твэрэг сайн ахуулах хүднээс нэг талдаа 250 км зам туулан өргөн удам Алтай нутгийнхаа тал хээр уул ус хосолсон нутгаар отор нүдэл хийж мал сүргээ үсгэн үржүүлж яваа тэрээр өгөөж баян Алтай нутгаараа баярлан нутгийн минь уул ус биднийгээ түшиж хүндтэй шагнал авч байна хэмээн баярын сэтгэлээ хуваалцлаа. Хоёр талтай нь одоо үндсэндээ нэг 400 гаруй км-ийн үеж оцорлож одоо мал ахуйгаа одоо онд энд оруулж одоо манай нутгийн одоо онцлог тааруулж одоо ер нь жилийнхаа одоо өвснөгөө тэгээд одоо байгалийн одоо сайхан нутаг одоо тэр Алтай нутагтаа нэг бахархж явдаа гээ та дахин шар нуруу гэж одоо үндсэндээ одоо их бахархтай сайхан нутаг ингэр өсөг сайтай үе сургамалтай ийм сайхан нутаг байдаг. Энэ нутаг усандаа би их бахархж явдаг. Энэний үр ачид одоо би өдөө зэрэгтэй явж байгаа гэж бодож байгаа. Одоо байгалийн зүд зурхан ган гачиг болсон үед одоо малчин хүний юу одоо бэрхшээл тулгурдаг одоо энэ үед. Тий. Бахархах үе бол одоо байгаль одоо хур устай байгаль хур өвс ногоотой байх үед одоо малчин хүний сэтгэл одоо тэнийгээр одоо үйг байдаг. Залуу малчдыг одоо малжуулах чиглэлээр ерөнхийдөө анхаарал тавьдаг. Ер нь одоо төрөвчийн одоо дэмжээ гарсан залуучуудаас 2 аймгийн сайн малчин гараад ирсэн явж яадаг. Энэгээр би их бахархж явдаг. Үндсэндээ нэг 10 гаруй айл малжуулсан болов гэж боддог. Хантайгаа хандлаад 25 жил малж байгаа. Тэгээд одоо энэ төр түмэн олныхоо их хүндтэй шагналыг хүлээж авч байгаадаа маш их баяртай байна. Үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол Эцэг өвгдөөс уламжлан ирсэн нүүдэлчин ах өв соёлоо үргэлжлүүлэн тээж үр хоочдоо өвлүүлэн үлдээж буй малчин Балдангийнх 5 хүүхэдтэй. Өөрийн ах дүүгээс гадна нутгийн залуу малчдад мал маллах арга туршилгаа харамгүй хуваалцахын зэрэгцээ цөөн малтаа залуу малчдыг дэмжин туслаж 10-аад өрхийг малжуулсан байна. Түүнчлэн малынхаа үйлдвэр усааг чанаржуулах, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн зэрэг олон болцол хангаж энхүү Монгол улсын аварга малчин гэсэн хүндтэй цалмын эзэн болж байна.